Монгол гайхамшигтай орн. Монгол бол дэлхийн түүхийг бичлсэн нүүдэлчдийн болон суурин иргэншлийг хослуулсан орн. Монгол бол Орос хятад их гүрнүүдийн дунд орших энхийг эрхэмлэгч орн. Монгол бол түүхийн нухчаан дундаас тусгаар тогтносон ардчилсан улс. Монгол бол улс орон бүртээ харилцсан ашигтай худалдаа хамтын ажиллагаа тогтоон хөгжиж буй орн. Гайхамшигт их орныхон ирээдүй гэрэлтүүлж, үндэсний эвнэгдэл эрх ашигаа энэ тэргуунд тавьж, үнэт зүйл үзэл баримтлаар үлгэрлэн хүн нам улсын хурлын 2024 оны ээлжид сонгуульд бүрэн багаараа өрсөлдөж байна. Хүн нам бол 21-р зууны нам. 20-р зууны арга барилаар 21-р зууны нийгмийг өөрчлөхгүйг мэдэрсэн мэрэгжилтэн залуусын нэгдэл. Хүн нам бол бусад улс төрийн намуудаас үзэл баримтлал, үнэт зүйлсээр засаглах арга барилаар нийгэмд тулгамдж байгаа асуудалд хандах хандлагаараа ялгаатай нам. Хүн нам бол цаг тутам өөрсдийгөө боловсронгуй болгож нийгмээ өөрчлөгч шинэ үеийнхний нам. Хүн нам бол өөрийн зохион байгуулалт, үйл ажиллагаагаараа үлгэрлэж нийгэмд улс төрийн шин загвар тогтоон өөрчлөлт авчрах 21-р зууны нам. Хүн нам өөрчлөн цаг нь болсон. Сайн байцгаана уу? Их төрийн зол заяан хүн намын нийслэл намын хорооны дарга. За бид та бүхэндээ 2024 оны улсын хурлын ээлжид сонгуульд хүн нам одоо хотын хөгжлийн чиглэлээр ямар хөтөлбөрүүдийг үйл ажиллагаанд хэрэгжүүлэхээр тусгасан талаар онцлог заалтуудыг та бүхэнд танилцуулъя. За тэгэхээр хот гэдэг бол ерөнхийдөө ирээдүйд дэлхийн хүн амын 70 гаруй хувийг нь төвлөрөн амьдрах, хотчлолт хүчтэй явагдсанаас үүдэн хотыг төлөвлөх, хотын бодлогыг гаргах, хотыг удирдах одоо цогц аргачлалууд бүхэлдээ өөрчлөгдөн хувьсаж байгаа. Нэг үгээр хэлбэл 20-р зууны одоо хот төлөвлөлтийн аргачлалаар хот төлөвлөлт хийдэг бодлогоор бид нар 21-р зууны нийгэм хотын амьдралыг удирдах болцоогүй болсоор байгаа гэдгийг та бүхэн сайтар ойлгох хэрэгтэй. Тийм ч учраас мөрийн хөтөлбөр тусгасан зарим заалтуудаас бид та бүхэнд хэд хэдэн бүлэг орсон. За эдгээр дотроо ямар зарчимдэр тулгуурлан эдгээр мөрийн хөтөлбөр боловсруулсан талаараа танилцуулъя. За хотын хөгжил ба дэд бүтэц гэсэн манай мөрийн хөтөлбөр дотор нийтдээ 6 бүлэг байгаа. Хамгийн ихний бүлэг болохоор иргэдэд үзүүлэх хотын үндсэн үйлчилгээний чанар, хүртээмж, менежментийг нь цогцоор нь сайжруулна гэсэн ийм заалт байна. За 2 дугаар бүлэгт бид нар хотын тогтвортой дэд бүтцийг бий болгоно гэсэн ийм заалт орсон. Энэ дотроо дэд бүтэц, тогтвортой дэд бүтэц дотроо ногоон хөрөнгө оруулалтын одоо онцлогийг, чухлыг нэлийн дэлгэрэнгүй авч явуулсан байгаа. За 3 дугаар бодлого бол хотод хамгийн тулгымцсан асуудлуудын нэг болох орон сууцны бодлого болон аюулгүй амьдралын баталгаа стандарт нормтой холбоотой ийм бүлэг ажил орсон байгаа. За дараагийн хэсэгт болохоор зорчилт хөдөлгөөн хотын бүсчлэлийг хэрхэн шинжилэн бүрдүүлэх талаар цогц ажил орсон. За ингээд сүүлд нь хотын иргэдийн гоо зүй, за соёлын хэрэгцээг мэрэгжлийн удирдлагаар хангана гэсэн ийм бүлгүүд орсон байгаа. За мэдээж одоо тус болгонд нь унших юм бол нэлээд нүсээр нэлээд ярвигтай томоохон агуулгууд орсон. За бид нар хотын энэхүү хөгжлийн мөрийн хөтөлбөр боловсруулахдаа 4 онцлог хэв шинж туссан гэж дараа нь дүгнэн хэлж болох биз. Нэг ёсондоо хотод амьдарч байгаа бүх насны иргэдийн одоо гоо зүй, өдөр тутмын амьдрал, соёлын болон нийгэм эдийн засгийн хэрэгцээг бүрэн хангах үе байдлаар манай мөрийн хөтөлбөр боловсруулагдсан. Үүн дээр бид нэр хүүхдийн хэрэгцээ, за хөгшчүүд одоо өндөр настангуудын хэрэгцээ, ялангуяа тэр хүмүүсийн өдөр тутмын амьдралд бэрхшээлийг хотын бодлогоор хэрхэн дэмжих талаар оруулсан байгаа. За мөн хот хөгжихийн хэрээр, хотын эдийн засгийг хэлхийн хэрээр иргэдэд бас тэрхүү одоо шууд өсөлт нь эдийн засгийн боломжууд нь хүрдэг байх ёстой байдаг. Үүнийг бид нар бас бодлогын түвшинд нэлээд дэлгэрэнгүй авч оруулахыг хичээсэн байгаа. За мөн манай одоо хотын хөгжлийн бодлого цогцоор нь харвал залуучуудад маш одоо ээлтэй, сонирхолтой амьдралын хэм маягийг амлаж чадах үз. Ийм бодлого болсон гэж хэлж болно. За ингээд дөрөвдүгээрт хотын хөгжлийн бодлогыг хүн нам мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх юм бол хотод амьдарч байгаа иргэдийн амьдралын чанар бүхэлдээ дээшлэх боломжтой бодлогод орсон гэж хэлж байна. За эндээс онцлог та бүхэндээ цөөн хэдэн заалтуудаас нь жишээ болгон танилцуулахад хотын даргаыг хотын иргэдэнд шууд сонгодог болох
хууль эрх зүйн орчин тогтолцоог бүрдүүлнэ гэсэн ийм залт байгаа. За үүний хэрэгцээ шаардлагач гэсэн та бүхэн маань маш сайн мэдж байгаа бах. Тэгэхээр иргэдийнхаа дуу хоолойг сонсдог, иргэдээсээ сонгосон хотын даргатай байх нь хотын урт хугацааны хөгжилд өндөр ач холбогдолтой юм а гэдгийг сайн мэдж байгаа хаа. За бас нэгэн онцлог заалт нь өндөр наснуудад зориулсан энэ community төвүүдийг бид нэр дүүрэг бүрт байгуулнаа. За тэдгээр одоо өндөр наснуудыг бид нэр шинэ сонирхолтой ур чадварт сургах, мэдээлэл хөгжлийн төв байгуулах, за хоорондоо чөлөөт цагаа өнгөрүүлэх, ажилд одоо хөдөлмөр эрхлэх боломжоор нь хангах, нийгэмшин хөгжих боломжийг бүрдүүлэхэд ихээхэн анхаарч байгаа. Хотчлолтоос үүдэлтэй яг төв суурин газруудад одоо өндөр наснуудын хэрэглээг одоо ихээр нь хөгжингүй орнуудад бүрдүүлж өгч байгаа. Өөрөөр хэлбэл нийгмийн зарим одоо үйлчилгээнд тэтгэвртэй гарсан хөгжчүүдийг одоо ажилуулах, нийгэмших боломжийг нь бас бодлогоор гаргаж өгдөг. Багахан хэмжээний тэтгэвэр дээрээ нэмэгдэл орлого олох боломжийг бас иймэрхүү хот бодлогоороо дэмжин гаргадаг байгаа. За хотын богино хугацааны төлөвлөлтийг хийн. За томоохон худалдааны төв үйлчилгээний газруудыг хотын захад төрөлжүүлэн одоо төлөвлөх байдлаар шийднэ гэдгсэн байгаа. За мөн бид нар хотын хүн амын хүнсний аюулгүй байдал болон тээвэр логистикийн асуудлыг бас маш чухалд энэ тэргуунд авч үзэж ийм талын залтуудыг нэмэн оруулсан байгаа. За мөн бид нар Улаанбаатар хотод ногоон паркийн сүлжээг бий болгоно гэж оруулсан байгаа. За сүлжээний менежментийг бас орчин үеийн хотын удирдлагын аргаар хэрэгжүүлнэ гэсэн ийм залтуудыг оруулсан. За Улаанбаатар хотыг бид нар илүү компакт, нягт хөгжүүлэх ёстой гэсэн ийм үзэл баримтлалтай хүн нам хөгжлийн хөтөлбөртөө, мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тэгэхээр хот тэлнэ гэж одоо хүмүүс их ярьдаг. Гэхдээ хотын дэд бүтцийн хөрөнгө оруулалт бол маш их хэмжээнд шаарддаг учраас одоо өнөөгийнхөө эдийн засаг, нийгмийн байдал таарсан компакт хэлбэрээр хөгжих загварыг дэлхийн маш одоо олон орны олон улсын байгууллагууд, судалгааны байгууллагууд зөвлөдөг. Үүний дагуу бид нар мэргэжлийн хандлагаар Улаанбаатар хот компакт дэд бүтцтэй, дэд бүтцийн хувьд мастер төлөвлөгөөтэй, за хөрөнгө оруулалтын түүнтэйгээ уялдсан нэгдсэн төлөвлөгөөтэй ажиллана гэдэг ийм залтыг оруулсан байна. За дараагийн нэг чухал залт бол хотын дэд бүтцийг гамшигын эрсдлээс хамгаалах аргачлал стандарт нормыг шинчилнэ гэж оруулсан. За хотчлолтоос үүдэлтэй гамшигт үзэгдлүүд дэлхийд дахин давтагдаж одоо улам их эрчимжиж байгаа. За үер усны аюул, за энэ дотроос нөгөө flash flood гэж нэрлэдэг богино хугацаанд асар их хэмжээний аадар бороо цутгаж хотын дэд бүтцийг бас эвддэг иймэрхүү үзэгдлүүд сүүлийн жилүүдэд манай хотод ч гэсэн түгээмэл гарч байгаа. Тэгэхээр энэ нь юунаас үүдэлтэй юм бэ гэхээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт. За түүнтэй уялдуулан бид нар хотынхоо дэд бүтцийг шинчилж чадахгүй байгаа, төлөвлөж чадахгүй байгаа, хөрөнгө оруулалт хийхгүй байгаа, стандарт нормоо одоо шинжилгээгүй байгаатай холбоотой юм. Тийм учраас бидний хувьд бас яг энэ хот суурин газар тулгардаг гамшигын эрсдлийг бууруулах талаар нэлээд чухалчилж ийм залтуудыг оруулсан гэж хэлж байна. За хотын эрчим хүчний мастер төлөвлөгөөг олон улсын мэргэжилтнүүд хийж өгсөн байдаг. Энэ бол өнөө бидний яриад байдаг олон жил одоо давж чадахгүй байгаа утааны асуудал, агаарын бохирдлын асуудлыг шийдэх юм цогц төлөвлөгөө байдаг юм аа. Тэгэхээр энэ бэлэн төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг бид нар маш сайн мэдж байгаа. Тийм ч учраас манай хүн намын эрчим хүчний хөтөлбөрүүд хамгийн одоо сайтар боловсруулагдсан хөтөлбөрүүдийн нэг гэдэгт итгэл бардан байж болохоор байгаа юм. За дараагийн нэг сонирхолтой зүйл нь бид нар гэр хорооллын одоо айл өрхүүд иргэд өөрсдийнхөө газрыг одоо орон нутгийн удирдлагатайгаа хамтарсан төлөвлөлтөөр дахин төлөвлөх, за холимогт зориулттай төрөл бүрийн барилга байгууламж барьж борлуулах, за түүнээс нь ашиг хүртэх ийм бизнес модель цоо шинээр гарган санал болгож байгаа. Өөрөөр хэлбэл газрын эзэд газраа хөрөнгө оруулалт болгон оруулах, түүнээсээ ашиг хүртэх ийм бизнес моделийг олон улсын жишгийн дагуу хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. За бид нар хүүхдүүдийн тоглох орон зайг цогц төлөвлөлтөөр насны онцлогт тохирсон байдлаар дөрвөн улирлын турш ашиглагдах байдлаар маш олон сонирхолтой орон зайнуудыг бий болгоно. Үүнийг хотын дизайны тусламжтай хийнэ гэсэн залтууд оруулсан. За мөн супер блокийн төлөвлөлтөөр гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. За үүнийг эхний удаад 10 газар бид нар хэрэгжүүлнэ гэсэн байгаа. Тэгэхээр супер блокийн төлөвлөлт бол хот төлөвлөлтийн мэргэжлүүдийн дунд маш том юм сэдэв байдаг. Тэгэхээр супер блок бол зөвхөн барилга байшингийн асуудал биш. Хүмүүсийн амьдралын өдөр тутмын хэм маяг бүх урсгалыг төлөвлөж цогцоор нь хардаг юм төлөвлөлт гэдгээрээ илүү онцлогтой байдаг. За ингээд бид нар мөн бүсчлэл, норм, стандарт, за
Mass Rapid Transit буюу те BRT, трам гэсэн ийм шийдлүүдийг бид нар богино хугацаанд нэвтрүүлнэ. Эдгээрийг хийх одоо улс төрийн манлайллыг хийж чадна гэж үзэж байгаа. За сүүлийн жилүүдэд бас маш их орхигдсон сэдэв бол түүхэн дурсгалт хотын өв барилга байгууламжуудыг арчилна, хамгаалтуудыг бид нэр тогтмолжуулна. За тордох ийм цогц хөтөлбөрүүдийг боловсруулна. Үүнийгээ бид нар Улаанбаатар хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх бас суур томоохон ажиллаа гэж үзэж байгаа. За ингээд улирлаас хамаарсан гудамжны зориултууд болон олон улсын шилдэг архитектурууд Улаанбаатар хотод сонирхолтой бүтээлээ бий болгох, дотоодын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах орон зайг бодлогоор дэмжиж ажиллана гэх мэтчлэн нэлээд олон залтууд орсон. За иргэд сонгогчид маань мөрийн хөтөлбөрөөс ялангуяа хотын хэсгээс агаарын бохирдол гэдэг үгийг их хайх бах, түгжрэл гэдэг үгийг хайх бах. Тэгэхээр концептийн төвшөнд яг энэ агаарын бохирдлыг шийдэх гол гарц гаргалгаа бол эрчим хүчний асуудал, иргэдийн эдийн засгийн чадамжтай холбоотой асуудал, улс төрийн шийдвэр гаргалттай холбоотой асуудал байдаг. Тэгэхээр бидний эрчим хүчний асуудлаас гадна тээврийн салбарт маш том шинэ концепт орж иж байгааг бас мөрийн хөтөлбөртөө шингээн оруулсан нь зорчирт хөдөлгөөний талаар томоохон ойлголт байгаа. Бид нар энийг хуучин тээврийн салбар гэж авч үздэг байсан. Нэг ёсондоо яг механик хөдөлгөөн автозам түүн дээр байгаа тээврийн хэрэгслүүдийн талаарх бодлогыг авч үздэг байсан бол зорчилт хөдөлгөөний салбар бол Улаанбаатар хотод өрнөж байгаа бүхий л хөдөлгөөн урсгалын менежментийн тухай ойлголт юм аа. Тэгэхээр автомашины зам болон зам дээр байгаа тээврийн хэрэгслээс илүүтэй зам түүний хажууд байгаа явган хүний зам, за бусад тээврийн хэрэгсэл буюу мультимодал тээврийн хэрэгслүүдийн орон зайг цогцоор нь төлөвлөх тухай ойлголтыг бид нар бас оруулж ирсэн нь манай мөрийн хөтөлбөрийн гол онцлогуудын нэг яхахгүй мөн байгаа. За үүн дээрээ бид нар тухайлсан орон зайг цогцоор нь төлөвлөхдөө олон улсад жишээлбэл нэг гудамжны урсгалд 15-аас 20 төрлийн элементийг оруулдаг. За үүн дээр заах самбар, гэрлэн дохио, явган хүний зам, мод, бут, анхааруулга тэмдэг, хашлаг хаалт За ингээд хамгийн сүүлд автомашины зам гих байдлаар цогцоор нь төлөвлөдөг бол бид нар өнгөрсөн хугацаанд нэг хэсэг гудамжийг сонгож аваад зөвхөн түүн дээрээ замыг нь хийх, явган хүний замыг нь солих, өнөө шуугиан дагуулсан бордюрыг нь солих гэх мэт юм хэсэгчлэлд салгасан байдлаар хийсээр хагаад өнөөдрийн Улаанбаатарын олон төвөгтэй, яригтай, зорчхот бэрхшээлтэй байдал үүссэн, бий болсон. Тэгэхээр бид нар яг энэ ойлголтыг системийн түвшинд томоор нь өөрчлөх зоригтой алхмуудыг мөрийн хөтөлбөртөд тусгасан гэж хэлж болно. За түрүүнд дурдсан бид нар мөрийн хөтөлбөртөө эрчим хүчний шийдлүүд гэдэг дээр орсон. Тэгэхээр газрын хүний дулаан болон сэргээх эрчим хүчний боломжуудыг бол Улаанбаатар хот бусад хотуудтай харьцуулахад маш өндөр боломжтой гардаг. Жилийн ихэнх улирал нь Улаанбаатар хот нарлаг байдаг, өвөл зөнгө нарлаг байдаг. Тэгэхээр нарны эрчим хүчийг ашиглах, за түүнээсээ хамтарсан бизнес модель боловсруулан ашиг хүртэх боломж байдаг. Тэгэхээр иргэдийн гэр хорооллын иргэдийн газар, за тухайн газрын орон зай дээрээс маш олон төрлийн боломжийг бодлогоор олгох ийм цогц хөтөлбөр хүн амын мөрийн хөтөлбөрт туссан гэж ойлгож болно. Хамгийн гол нь үүнийг мэргэжлийн салбарын салбар хоорондын маш том юм уялдааг ханган хийх боломжтой ийм ажлууд байдаг. За мөн бид нар микро мобилити буюу ундаг дугуй, скутер, мопедийн хэрэглээтэй ашиглалт аюулгүй байдлын журмыг боловсруулан олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүргэн ажиллана гэсэн. Тэгэхээр яг энэ мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд гаргасныхаа дараахан манай нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүлгээс бас ийм журмыг боловсруулан нийслэлийн шийдвэр гаргагчдад хүргэсэн байгаа. Гэхдээ бид нар үүнийг илүү боловсронгуй төвшөнд хүргэж дахиад нэг ч хүүхэд иргэд микро мобилити хэрэглээтэй холбоотой гэмтэл бэртэл авахгүй, хохирол учруулахгүй байх талаар шинэлэг төвшөнд энэ бодлогыг боловсруулан хүргэнэ гэж бодож байгаа. За альва хотын шийдвэр гаргахад дата суурьтай шийдвэр гаргалт, бодлогын арга хэмжээ, за зарим нэгэн хотын үйлчилгээнд хиймэл оюун ухаан ашигласан юм хөдөлгөөнд хяналтын тогтолцоог нэвтрүүлэх бүрэн боломжтой байгаа. Тэгэхээр технологийн давуу талыг ашиглан аль болох үр ашигтай дата дээр суурилсан мэдээлэл шийдвэр гаргалтыг удирдах юм цогц төлөвлөгөөг хэрэгжүүлнэ гэж бид нар оруулсан байна. За иргэдийн гоо зүй, соёлын хэрэгцээг мэргэжлийн удирдлагаар хангана гэдэг бол бидний сүүлийн жилүүдэд бас хаягдаад байгаа маш том юм орон зай гэж хэлж болно. Нэгсэндээ Улаанбаатар хот өөрөө гоо зүйтэй байх ёстой. Хот өөрийн гэсэн ялгаралтай байх ёстой. Тэгэхээр иргэд гэрээсээ гараад хотынхаа гудамж, эргэн тойрноосоо таашаал авдаг.
тийм гооцын мэдрэмжийг бид нар бас мэрэгжлийн удирдлагаар хангана. Дэлхийн олон хотуудад одоо маш таатаг гудамж орон зайг бий болгодог. Тэгэхээр орой ажиллаа тараад гэртээ харих замдаа тухайн хотынхоо гудамжнаас орон зайнасаа таашаал аваад үйлчилгээгээ аваад маш таатай аюулгүй алхасаар эсвэл ямар нэгэн байдлаар тээврийн хэрэгслэр зорчих боломжоор хангагдаад иргэд ингээд өдөр тутмын амьдрал их таатай тайван өнгөрдөг. Тэгэхээр энэ боломж бол яг мэрэгжлийн удирдлагаар цогцоор нь харж төлөвлөлт хийхдээ одоо нэгт хамааралтай байдаг учраас бид нар бас үүний ач холбогдлыг илүү одоо мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. За эдгээр болон бусад заалтуудыг та бүхэн бүр дэлгэрэнгүйгээр уншиж танилцъя гэвэл хүн намын вебсайт руу сонгуул 2024 гэсэн цэс рүү ороод хотын хөгжил дэд бүтэц гэсэн хэсэгтээ одоо танилцах бүрэн боломжтой байгаа. Тэгээд бид бас эргээд одоо дүгнээд томоор нь хэлэхэд бид нар энэ хотын менежмент, бодлого төлөвлөлт, шийдвэр гаргалтыг paradigm shift гэдэгтэй цогц юм одоо өөрчлөлт, шийдвэрлэлтийг бий болгож чадах үз үйл ажиллагаануудыг тусгасан гэдэгтэй бүрэн итгэлтэй. Хүн нам өөрчлөн цаг нь болсон.